хөрөнгө оруулалт татах гэдэг өнцөг дээр өмнө бас хоёр ч удаа дурдгдсан стратегийн орд гэдэг тэр тодорхойлолтыг одоо байгаа эрчим малтмлын хууль дээр бол өөрчлөх шаардлагатай байна. Энийг тайлбарлая бодож суужилаа. Яг стратегийн эрчим малтмлын орд гэдэг тодорхойлолтыг одоогийн манай хуулийн 5 дугаар зүйл дээр ингээд нарийн унших юм бол гурван зүйлийг хэлж байгаа. Эдийн засгийн хувьд ач холбогдолтой таслал тавиад, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй, эсвэл дотоод борлуулалтын орлогон дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хувь болон түүнээс дээш гिचж байгаа байхгүй. Тэнгүүд яг одоо эрчим малтмлын орд байх үндсэн онол нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нэр 2007 онд тэр улсын хурлын тогтоолоор баталсан 15-6 орд тий. Одоо дараа нь Монгол улсад бий болох бүхэл орд одоо үндсэн яг онолоороо эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж орд болдог учраас тэгэл хизээ нэгэн цагт яам нь шийдээд л одоо өснөгтөнд бичээл тэнгууд их хурлаар ороод батлуулчих юм бол тэгэл одоо юу гэдэг тухайн тэнд одоо хөрөнгөө оруулж байгаа одоо хувийн хвшил дэвшилтэлд орох өндөр магадaltaй байхгүй. Тэгэхээр зөвхөн холыг харьяа гэвэл одоо энэ тодорхойлолтой бүгдээрээ яг тийм одоо яг салбарын хүмүүс нь харж хагаад хөрөнгө оруулалтад ээлтэй байдлаар өөрчлөх ёстой ба. Энэ нэг асуудал байна. За хоёр дахь нь болохоор одоо энэ үр өгөөж гэдэг зүйлийг бас хуулийн дээр их сайн суулгаж өгөх ёстой юм лээ. 21 онд зөвхөн дарга бидгэд сууж хахад бол үр өгөөжийг магадгүй дандаа амнаатаар хараад исэн байж магадгүй. Тэр маань ингээд бодоод үзэхээр эдийн засгийн л үр өгөөж байгаа байхгүй. Одоо орж ирж байгаа борлуулалтын орлогоос нь хэдэн үеийг авах вэ гэдэг ингээд амнаат яригддаг. Эрчим малтмлын нөөц шигсний төлбөр. Гэхдээ цаана нас нийгмийн үр өгөөж гэдэг нь уурхай төслүүд төр байж идэг. Тухайн сумаас аймгаасаа хүн хүч авч ажилуулж гин үү, сургаж гин үү, эсвэл тухайн сумандаас сургууль барьж гин үү, цэцэрлэг барьж гин үү, тий станцаа барьж гин одоо мэдгүй. Одоо замын тавьж гин үү. Тэр энэ нийгмийн үр өгөөжийг бас энэ одоо төслийн нийт үр өгөөжд нь оруулж боддог байх хэрэгтэй. За тэгээ яг зүгээр яг онол ёсоор ярьдаг шүү дээ салбарын болохоор. Тэгээ гурав дахь нь болохоор баялагын үр өгөөж гэсэн юм байна таахгүй. Тэгээд хинч одоо хайгаагүй л байсан бол мэдхгүй байсан тэр талбай дээр баялагыг бий болгож байгаа шүү дээ нөөцийг тооцоолж байна. Тэгээд тэрийгээ одоо хариуцлагатайгаар ашиглана гэдэг бол энэ бас үр өгөөж байхгүй тий. Тэгэхээр яг энэ хэрвээ л одоо уул уурхайн төслүүдээс бий болж байгаа энэ үр өгөөжийг үндсэн хуулийнхаа одоо 6-2 цааснаар бүх ард иргэдтэй тэгш шудраг хүртэнэ л гэж байгаа бол үр өгөөжөө зөв тооцдог байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бас одоо хуульчлаад өгчвөл их зүгээр санагцсан. Тэгвэл журмаар яваад байвал бас дараа нь ингээ хурдан өөрчлөлтүүд байх магадлалтай.